Тэгэхээр өштэй өндөр өнөр юу ярих вэ гэхээр Ziggy Inferno дуусчлаа. Цаажин би бол бүр 78 дугаар ангаас бүр хамгийн төлөвлөрсөн бичлэг 78 дугаар ангиас тэгэл ахгүй юу. Тэгэд ер нь бүр шал эсрэг болсон заяа минь тэр үеийн үзэл бодол тэр үеийн өртөг одоо яри. За хамгийн түрүүнд яг хөө сүүлч гарсан асуудаас season болгон дээр ликон 3 те ингээд талгардаг штэ. Тэгтээ энэ жилиг бүр хамгийн муу нэлээ. Өмнө жил ихтэй нэлээ. Өмнө жил бол Guanghi гэдэг гэрэлтлээ байсан тийм. Тэгтэл тэрийг 3 хүн сонгосон. Шаан тэгтээ ингээд дуусна ингээд амар хөрөн зөө. Тэгтэл яагаад тэв биш юм бэ? Би бүр тэр ингээд тэвтэй анги тэр би бүр амар үйлсэн зөө. Би бүр амар үйлсэн. Тэвгүй бүр амар үйлсэн. Тэгтээ тэв маань шааных биш юм гэхэд дөндөө олоохтой одоо хөсөмж залуу болоод дуслаа шүү дээ. Тэ тэ манаари бүртэлдэг та тэ угаас суралц. Тэгээд ер нь бол төгсөлт нөгөө нэг тунхуу болон арын хоёр үргэж байгаа гэсэн юм румор цаараа явуулаа. Гэтэ би бол үгүй л бодож байгаа зүгээр л тэгтэл би тэр Шиан болон Жунсо хоёрын талаар ярмаар байна. Why? You're so Дада. Хөөний сонголт. Тэ. Тэгээ манай хамгийн үрдээс үл хамгийн өрхөн хоёр асар би нэг явтал. Хэжин Жохон хоёр задарсан байгаа. За тэгээд нөгөө би өмнө доор дээр ярьсанчлан нөгөө хин хоёр Тайван Жион хоёр Жион хоёрт амар дуртай мартай гэсэн. Итлэг үнэндээ тэр хөөрхөн бодооны чи ард төө зөндөө юм болчихсон бэлээ. Тэгээд бас тэр сүүлийн тэр сонголтын дээр бол Ежин Жиан зүгээр ингээд ямар сонголт хуулсан. Тэгээд зурхаа сүү явж ирсэн хостоо явжсэн дээр гэж бодсон юм шиг байна тий. Нэг зүгдүүлээ. Ахынтайгаас аргун дээргээд биш аргуугаас ахынтай дээргээд тийм үгүй ч тэрнтэй л юм адилхан. Тэгээд одоо яг чаргундаа гэсэн бодлоо ер нь энэ хоёр төгсөн юм шиг байна. Дөөс тонхоо арын хоёрыг бол би ингээ хоорондоо ингээд тохироод төгсөн гэдэг би бол мэдсэн дээ. Би бол бас мэдсэн. Тэгээ Тэхваны талаар ер нь бүрийн яриг юу л Тэхван бол инкнэсээ шалсан юм байлээ. Анх орж ирэхдээ би бас энэ лидер хамгийн зэрэглэг залуу зэрэгэл би зугаар дээр хэлсэн шүү дээ. Тэгж хэлсэн гэж хэлсэн дээ. Тэгээ би төрхөөс л царайлаг байсан зэрэгэл тэр үед нь жоохон ягот юм уу гэж би бодсон тэгээд гэтээ ингээд ингээ явчихсан мөн ингээ тэр бодол маань ингээ дарагтаад өөртөө ихтгэлгүй юм байна гэж бодоод явчихсан чинь 10 дахь ангичлаа дээгон бүр ингээ нэмэгдсэн заяа. Амар яготтой залуу байсан шүү дээ. Эмэгтэй хүн яаж дээгоо дарцуур гуйж юм тхүү. Нэр тийм хосын шавуунд орчоод тэгээд ингээ эмэгтэй хүндээ арчиж тэгээ өөрийгөө талаар яриа л те. Гэж мэл ер нь чиний бодлоод ямар ч хамаагүй би бол биш дээ. Юу гэсэн юм бэ? Яа. Шийсэм улан гарамаар байна. Тэхошил байж болохгүй шүү. Тэгээд бас Жион яа бра текс хоёрын хамт амар хармаар текс үл тусан хараар болцсон байсан. Трайлер нэр текс тэгээд Жонсо Шиан хоёрыг өсгөс өгчлээ гэдсэн. Үгүй ээ би тэгж бодохгүй. Юм хийж харна өрөхгүй аа чи бодохгүй. Тэгээд эцэст манай Южин тэгээ хамгийн зуртай эмэгтэй болсон нэг маань Южин болсон. Тэгээд Южин бол амар бүрхийг юм өөрийнхөө ингээ баг зүудгүй би бас ихч биш би бас танаа ихч биш шүү гэтэл ихч нь олж таарал тэгэл хөр амар хөрхөн заяа энэ ч бол зүйл амар хөрхөн дүүний ингээ нэмэлэрл юм уу тэгээд бас дуртай хоёрт дуртай эмэгтэй оролцогч бол мэдээж хэжин шүү дээ хэжин. Тэгээ би жохоныг сонгоно. Үнэ эмхтэн унгааг
ийм шоунд л яг л юм байх хэрэгтэй байхгүй юу? Гэдгийг яг төлөвлөлт гаргаж өгсөн. Энэ шоунд бол яг ингэ хэрэгтэй байх хэрэгтэй шүү дээ. Зүг. Хэдний сонс танаар. Яа, гэж мэлийчлэмэр санагдсан зав. Тэр яа. Тэгэл тиймэрхүү л орно олсон шүү дээ. Дэлхийд өөрчлөгдсөн. Тэг. Тэгээд мадаж Жонсо хоёрын сэтэл бол угаасаа өөрсдөө өөрчлөлт байгаа. Тэр өөрсдөө бас бид руу яваарэ. Тиймэрхүү дэлхийд сонирхож авах тий. Тэгээд дуу бас юм идүүхэд турлын юм штэ. Тэр нь бас ер нь англи хэлээр мэддэг юм байла. За тэгээд шаны талаар бас хэвээрээ шан бол нэг твэр байгаа. Тэгээд мэдээж шанигч гэл гойрг ямар л тэгтэл би тэвгэн ташуу. За тэгээд ер нь л эхний 3 season гээд амар ингээл алаал. Тэ зүгээр ингээл шоу одоо нөгөө нэг осын шоу гэж хэлэнгүүт шоу хүмүүс чинь Single Inferno гэж ярьдаг байсан бол тэр нь бол өөрчлөлтөр болсон мэлээ. Season 4 дээрээс угаасаа бүр шок. Зүгээр шок. Битүү зэрэг зүглээ. Үзэх юм бол танаар нэг сонирхолтой санагдсан. Сүүлээсээ би бүр зүгээр л ингээд нөхмөр санагдсан заяа. Зүгээр л нөхий. Энийг үзмээр байна би. Зүгээр л нөх. Тэг гүйлэг. Ийм би үзчих яах юм. гэж би боддог заяа. Тэгж болоод эхэлсэн заяа. Тэг үнээр таалагдахгүй байсан. Зүгээр л амар шүүмжлэхээр. Тийм. Зүгээр л ингээд шүүмжлээл би ямар заяа. Ингээд амар санаа ингээд яа. Оосаа хүн бол нэг season 4 бол талхаа. Тэгээд ашгүй season 4-ийг дуусчаад байжсан чинь season 5. Юу гэсэн үг юм бэ? Тавьчих. Өчигдөр season 5 үзгүй гэж байгаа. Тийм хүлээн. Тэгээд Single Inferno. Би энэ жон part 3 хийнгээ хэрэгцсэн. Тэгээд олон би өөрөө амар хэмээр гүцсэн нэг хэмээрсэнгүй. Тэгээд за юутсан бичлэн таалагдсан бол like, subscribe дараарай. Иймэрхүү олон бичлэг илүү их үзвэл бүр хонхон дээр нь дараарай. Баяртай.